Нэг алтан хайцсан. Мөнгө нь хайцсан. Энэ дотор байсан уран нь хайцсан. Оюу толгойд 400,000 тонн түүнээс илүү байж магадгүй тийм алтан уул байна гэдэг асуудал яригдчихсэн. Сая засгийн газраас явуулсан сонсгол бол биднээсийн лавл миний сэтгэлд хүрсэн тийм сонсгол болсонгүй. За энэ дэр юу ярих байсан? Тэр том гэрээ мэрээ эднес юу ч хэрэг байхгүй монголчуудаа. Энэ би бүгд найрамд Монгол Ард улсын иргэн, өнөөдрийн Монгол улсын иргэн. Энэ иргэний үнэлэх гэж. Энэ иргэний үнэлэхдээ хүн болгон энэ Монгол энэ газар нутгийн эзэн байх ёстой. Ердөөд энийг биднес мартсан байна. За оюутлогоо гэд компани чи ингэ байж байна мэдөө. Ингэ байж байна. Энэ Монгол улсын газар шороо. Энэ газар шорооноос энэ зэсийн баяжмал алт эрдэнэсээ гаргаад ирээ. Ухаад гаргаад ирээ. За ухаад ингээд гаргаад ирсэн чинь энэ сайхан зэсийн баяжмал чи ингэ байж байна. 66% нь оюутлогоо өмчөж байна. Ийм жоох юм Монгол улсын эзэн Хүрлбаатар миний өмч гэж байна. Энэ миний өмчвч иргэн таны өмч. Ийм жоох нь. Энийг л биднес ярих хэрэгтэй байсан. Хоёр дахь асуудал. 2008-10 оны үед биднес яах хэрэгтэй байсан битэр 40-50 жил энэ уурхайг олборлно гэж ярьж байсан тийм. Ердөө олборлтын хэмжээг бол хичнээн тоон гарч байгааг бол би мэдэхгүй. Энэ хамгийн чухал юмыг би одоо ярих гээд байна. За яг хөө биднес ийм одоо хичнээн тоонч байд юм бэ те. Нэг сая тонн ч юм одоо энэ зис ингээ үйлдвэрлэж гаргадаг байна гэж бодъё. Ийм гэрээтэй байсан. Тийм биз? 50-60 жил гээд. Гэтэл 20 онд шинжлэх ухааны техник олборлтын шин технологи нэвтрүүлсэн ингээд оюутлогоо зарлаад Монголын ард түмэн чинь шин технологи нэвтрүүлж ийн гэдээ баярлаад гүйжсэн. Мартаагүй та нар тэгвэл эн чи яаж юу гэж вэ? Бүр ингэж 2 дахин илүү ихийг авдаг болсон. Нэг ёсны олборлолтод 2 дахин илүү авсан ирнэ биднээс авч байгаа хувь нь бага байгаа даа. 24-25 онд яасан? Ахиад шинэ технологи ороод ирсэн. Энэс чинь 2 дахин 3 дахин илүү үйлдэлээр энэ шинэ технологиуд нь орж ирээд ингээд авцсан. Тэгээд эндээс чинь ийм их юм чи газар дээр наваад дуусч одоо эднес чинь дуусч байна. Өөр орд руу орж байна. Ердөө энийг биднес ойлгохгүй байгаа юм. Шинэ технологи орж ирсэн. Энэ бол ийм жишээлбэл хэмжээтэй зэс авдаг гэсэн бол ингээд ийм ихээр авдаг болчихсон. Одоо 3 дахь технологи нь ороод ирсэн ингээд авдаг болсон. Нэг анхны гэрээнээс 3-4 дахин их хэмжээгээр авдаг болсон. Энийг биднес ярих хэрэгтэй байсан. 3 дахь асуудал. Оюу толгойд 400,000 тонн түүнээс илүү байж магадгүй тийм алтан уул байна гэдэг асуудал яригдчихсэн. Энэ өнөөдөр яагаад яригдахгүй? Өнөөдөр зөвхөн одоо зэс гэж яриад нь шүү дээ, зэс. Нэг алтан хайцсан, мөнгө нь хайцсан. Энэ дотор байсан уран нь хайцсан. Зэс нь энэ үж байна. Молибден нь хайцсан. Гэх мэтлэнгийн энэ оюутлогын тэр гарч байгаа тэр бүтэц энэ асуудлуудыг биднээс ингээ ярилгүй утгарсан. Нэг ёсны 50 жил энэ хэмжээгээр ухах хэмиг
Одоо 5-6 жилийн дотор эднээс чи одоо ингээд ухаа дуусчих гээд. Биднес ухсан шороотой үлдэх гээд. Зарим хүмүүсийн ярьснаар алтны агуулмж нь 80% алтны агуулмжтай тийм шорон уутнууд урчаа гарсан гэдэг асуудал яригдчихсан. Энэний талаар биднес одоо тэмцэх хэрэгтэй. Энийг л би та бүхэнд хэлэх гэсэн. Монгол улсын иргэн та энэ газар шороочин таны мэдлэлд байдгийг үндсэн хуулинд энэ газар доор байж байгаад гарч ирж байгаа энэ бүтээгдэхүүнүүд чинь энэ газар гэж бодъё, эндээс гарч ирж байгаа энэ бүтээгдэхүүн 100% таны мэдлэг. А гэтэл энэ чи газар шорооноос гарч ирээд яагаад ийм жоохон хувь нь минийх байгаад энэ их хувь нь хүнийх байдаг. Яагаад биднес энийг эннээсээ болоод өрөнд орж байдаг. Энэний төлөө бүгдээрээ тэмцэе. Монгол улсын иргэн та иргэнийхээ үүргийг биелүүлж энэ их алт эрдэнэсийн төлөө тэмцэж чадвал тэтгэр тэтгэмчин 3-5 дахин тэр 2 сая төгрөг өлхөн өрнө. Цалин 3-5 сая өргөн гэж яриад энэ юу ч Австралийн хөгжчүүдийн тэтгэр тэтгэмж $4-5 мянган нэмэгдээд ирсэн гэдэг яриа байдаг. Энэ бол монголчуудын тэтгэр тэр хэмжээнд хүрэх бүрэн болцоотой гэдгийг уучлаарай, энэ оюутлогоо компани Монголын ярьж байгаа энэ хүмүүсүүдийн ам дамжсан радио телевизээр ярьж байгаа энэ бичлэгээс үүдэн би энийг ярьж байгаа юм. Та бүхэнд энэ газар шороо, энэ оюутлогын баялагын төлөө тэмцэхийг уриалж байна би.